За сайн байцгаана уу? Би байна. За өнөөдөр влогороо яг нөгөө аялаад ирсэн сэтгэгдлээ ингээд нэг юм тухтай ярих гэж бодсон. Өмнөхдөр нөгөө яг яриа гэхээс илүү амар их дүрснүүд яваад зарим нь амар ойлгомжгүй. Тэгээд нэг л их шоу утсан л хүн байсан. Тэгээд энэ дээр болохоор яг ингээд анх удаа явж үзсэн сэтгэгдлээ яриад тэгээд бас дараа нь бас явж үзэх цаг хүмүүст зарим юм хэрэгтэй ах гэж бодлоо. За тэгээд эхэлцгээе. За миний хувьд болохоор Таиланд руу энэ жил гинэ өмнө жилдээ орно. Одоо 24 онд анх удаа явж үзсэн. Тэгээд яг гол ингээд аялын маань гол зорилго болохоор би Wonder Fruit гэдэг хөгжмийн фестивалыг үзэх тийм зорилготой явсан. Тэгээд надтай хамт явсан найзууд маань болохоор зарим нь 2 дахь жилдээ, зарим нь 3 дахь жилдээ яваад үзсэн тийм гоё туршлагатай хүмүүстэй хамт явсан. Тэгээ мэдхгүй зүйл ингээ гарангуут яг хамт явж байгаа хүмүүс маань бүгдийг ингээ мэдчихэж байгаа болохоор надад амар гоё хантай байсан. Тэгээд Wonder Fruit гэдэг фестивалийн хувьд болохоор одоо нөгөө нэг дэлхийн өнцөг булан бүрээс маш олон төрлөөр ингээд урсгалаар тоглодог DJ нар ирдэг. Тэгээд Мио за Мио сайн байна уу гэрээ? Айгу камер харнаа наач бас. За тэгээд ингээд Мио нэшэр бэл. За энэ яг сахилгууддаг дээр тавьчих. За тэгээд би нөгөө нэг DJ-гээр бас давхар сурж байгаа байхгүй юу? Тэгээд манай тэр нөгөө хамт явсан найзууд маань болохоор манай дээдлийн анги ихэнх нь тэгээд бас надтай нэг ангид сурж байгаа найзууд маань байгаа. Тэгээ манай багш болохоор Colors хамтлагийн Охо гэд хүн байгаа. Тэгээд багштайгаа тэгээд ангийнхантайгаа буюу ингээ бид нар бүгдээрээ найзууд тэгээд яг тийм хүмүүстэй хамт явсан болохоор ингээ хөгжмийг арай илүү өөр ингээд өнцгөр бас харж эхэлсэн гэх юм уу. Би нөгөө нэг жил алга ингээ шинэ юм сурдаг байхгүй. Тэгээд би 23 онд болохоор wax хийж сурсан. Мэргэжлийн бүр ингээд wax одоо нөгөө хүний илүүдлүүсийг авах гэсэн үг шүү дээ. Тэгээд waxologist гэж бүр ингээд тусдаа мэргэжил байдаг. Одоо ганцхан ингээд шууд ус аваал ингэхгүй хүний арьсыг бас судалдаг. Тэгээд би яг тийм сургалтанд суугаад сургалтаа 23 онд төгссөн. Тэгээ бас сертификатаа одоо удахгүй багшаас авах гэж байгаа. Тэгээд 24 онд болохоор би DJ хийж сурсан баггүй юу. Сурах гэж ингэж хичээсэн. Одоохондоо арай тоглож эхлэегүй. Удахгүй анх удаага хүмүүсийн өмнө тоглох гэж байгаа. Тэгээд багаар ямар ч тааж гайгүй болох байх гэж найдаж байна. За тэгээд тэр фестивал руу яваад би ингээд нөгөө хөгжмийг ингээд сонсох мэдрэмж маань арай илүү дээшилсэн. Хөгжмийн урсгалуудыг амар сайн ялгаж одоо өөрийнхөө хэмжээнд ялгаж сурсан. Тэгээ тэр нь надад амар гоё үр дүнтэй тийм 4 өдрийн гоё фестивал байсан. Тэгээд тэр фестивал нь болохоор Таиландын Паттаяд болдог. Би тэгэд яг шууд Бангкокт буугаад тэгээд Паттая руугаа дараагийн өдөр нь яваад фестивалаа үзээд дахиад 3 хоног Koh Samet гэдэг арал руу яваад тэгээд Koh Samet-ээс Бангкок руу ирээд тэгээд Бангкокт айгуу гоё 10 хоног байсан. Тэгээд би өмнөх нэг влогнер нэг хальт хэлчихсэн шүү дээ. Одоо ганцаараа ийш тийшээ ерөөсөө явж чаддгүй. Тэгээд би бас нөгөө нэг англиар ярихаасаа жоох ичээд идэг байхгүй юу? Би нөгөө нэг зарим өгнүүдийг амар Япон аялахтай хэлээд тэгээд ингээ хүмүүс хаалаад идэг болохоор тэгээ ер нь бол нэг тийм ганцаараа ийш тийшээ явах болон шууд ингээд англи хэлээр хүнтэй харилцах тиймэрхүү одоо юмнуудаа ингээд шууд одоо нүүр тулъя гэж бодонгуудаа ингээд Instagram дээр харсан thrift shop-ууд, coffee shop-ууд ингээд тиймэрхүү газрууд руу ганцаараа яваад тэгээд шууд ингээд хүмүүстэй харилцаад ингээд ойлголцоод тэгээд ингээд өдөр ирэх тусам айгуу гоё байсан. Би бол одоо айгуу сайн бас шоуцаа. Тэгээд шоуд гэдэг нь одоо бас юм учиргүй ингэж мингээлтэй бүр ухаанаа алдслаа тэгж ууж идэх шоудаагүй гоё зүгээр хөгжмийг сонсоод шинэ найзуудтай болоод би бас амар хөөрхөн Таиланд эмэгтэй найзуудтай болсон. Тэгээ зөндөө олон гоё гей найзуудтай болсон. Тэгээс гоё стрит найзуудтай болсон. Тэгээд ер нь л амар гоё. Надад бол айгүй гоё үр дүнтэй гоё зөндөө мэдэж авсан гоё аялал байсан. Би тэгээ нэг өмнө нь нэг хальт яасан штэ. Нэг хүнд дурлаад морлаад тэгсэн чинь
нэг яг хэд хоног бодоод исэн чинь за яг нэг амар хүчтэй дурлал бол биш байсан юм байна. Яг эхний хэд хоног бүр ингээд би яг дурлалчиж гэж бодсон байхгүй юу. Тэгээд яг нэг Монголд ирээд нэг юм 7 молоо хоноод буцаад амьдралынхаа темпэнд орсон. Яг зүгээр юу гэмдэ крашлсан юм уу? Нэг хүнийг крашлсан. Тэгээд яг адилхан хөгжим сонсдог. Тэгээд ингээ хөгжмөөр холбогдоод ингээд танилцаад тэгээд ингээд гоё зөндөө олон гоё юм бас ярьсан. Тиймэрхүү сонинтай байна. Тэгээд өөр чинь тэгээд тэр хүн маань бол угаасаа амар гоё юу байсан. Сонирхол нь надад амар таалагдсан. Ийм серфинг хийдэг. Серфингийг ч одоо юу юм бэ? Монголоор далайн давлгаан дээр давцсан дээр тэнцвэр болох. Яа, та нэг өөр Монгол хавцал явчлаа. За, нэг тиймэрхүү серфинг ингээ хийдэг давлгаан дээр ингээ тэнцвэр болоод. Тийм сонирхолтой байсан. Тэгээд бас мууранд дуртай байсан. За, тэгээд нэг тийм хөөрхөн залуутай танилцсан. За, одоо болтол зүгээр гоё инстаграмаар таалцаад ойр зургийн сонирхнаа яриад л байж байгаа. Яг ингээ ярих гэсэн чинь дурлал биш байсан юм байна уу? Би та нарыг худлаа хашгируулчих. Одоохондоо нэг хүн амтнд тэгж гоё хүчтэй дурлахгүй юм байна уу? Зүгээр крашлсан юм байна. Тийм байна. Яг краш хийсэн юм байна. За нэг тийм сонинтай. Монголд ирчээд буцаад ингээ нөгөө кам дээрээ мейкапынхаа ажил руу орсон байгаа. Одоо тэгээд нөгөө нэг DJ-гийнхаа ирээд нөгөө очиод сонсон яасан юмнуудаа гоё ингээд баттгаад одоо ингээд жоохон DJ-гээрээ ингээд тоглоё гэж бодож байгаа. Тэгээд зарим хүмүүс бол энэ ч ямар их юм ингээд сурдсан бэ те ингээ өмнөх юмаа яа гэж мэдээж гэ бас тэгжил байгаа л да. Тэгтээ би бол ингээ жил болго угаасаа яг нэг шинэ юм сурдаг тийм өөрөнгөс нэг юм таахгүй юу заншил гэх юм уу. Тэгээд яг гоё ингээ тултлан сурахыг хичээдэг. Тэгээд бас энэ ондоо гоё ваксныхаа өөртөө гоё юм ваксныхаа хэрэгслүүдийг аваад тэгээд гоё хүмүүст бас гоё вакс хийн. Даанч нөгөө юу авахгүй, вакс хийх газар авахгүй. За яг тэгж чад гоё учир нь алднаа. Би нэг гоё юм бодсон байгаа. Одоохондоо нууц. Өөртөө санаач гэх юм бол маргааш хааруу миу тоороо 3 нэг YouTube-ийн контентэнд орно. Тэгээд зураг алтын баг нь манайд ирж бичлэг хийн. Тэгээд энэ гурыг бас нэг жоохон өнгө төс оруулах нэг юм ажил байна. Нэрээ яваад ирсэн чинь манай муурнууд амар хөөрхөн ингээд яг хүүхэд чиг ингээд бишүүрхсэн байсан. Миу зэв чинь бүр ингээ амар ирэх мөртлөө ингээ ийлэх гэсэн чинь ингээ зангаж мангаад тэгээд ингээ тэрсэн чинь ингээ санаа алдчихмалдаад нэг тийм хөөрхөн байсан. Ямар ч тач миний нөгөө нэг хамгийн анхны влог ингээ биччихсэн одоо ингээ бичлэгтэйгээ одоо би ингээ өөрийгөө харьцуулсан чинь ямар ч тач маш сайн дээшилсэн байна. Ингээд энэ нь болохоор бас миний ингээ YouTube-ийг хийж эхэлсний бас ач байгаа. Тэгээд бүрийж жаад ингээд аялалд явсан маань ингээд амар надад имчилгээ олсон. Гэхдээ яг нойрны асуудал маань бол жоох ингээд асуудалтай хിവэрэ байгаа ч гэсэн миний ингээд нөгөө нэг үе ингээд амар доошоо болоод ингээд гутрах тэр маань ингээд нэлээд гаг болсон. Тэгээд аялал ер нь маш хэрэгтэй юм байна. Найзуудыгаа улам ингээд гоё хайрламар санагдсан. Эргэн тойрны хүмүүсийг илүү ингээд үн цэнийг нь мэдэрсэн. Тэгээ намаа ингээд аялалд явхад бас ингээд зөндөө олон ингээд хүмүүс багаар суппортлоод ялангуяа нөгөө Австралид идэг болормоо ихч над руу нөгөө нэг гоё аялаад ирээрээ гээд нөгөө мөнгө явуулсан. Тэгээд тэрүүгээр би бол үнэхээр гоё яг фестивальда хэрэгэлсэн. Маш их баярлаа. Өсрөөд ингээд нулимс ойрхон болж дээрэхгүй. Ингээ нэг жоохон юм ярахаар л нулимс зэрлэгнээд байна. За тэгээд 25 он маань айгу гоё эхэлж байгаа. 25 онд би тэгээд гэдэг үгээ маш бага хэлдэг болохын тулд хичээнэ. Баярлаа. Тэгээд цаашдаа бас аль болох дандаа гой юмнуудыг хийгээд явна. Хичээн. Улам ингээд эрт хүчтэй болоод ирсэн учраас энэ эрт хүчээ хадгална, улам дээшлүүлнэ. Тийм байна. За одоо би та нарт нэг гоё юм ярий. Тэгээд манай нөгөө нэг DJ-ийн ангид байдаг нэг эмэгтэй гэдэг. Тэгээд тэр эмэгтэй маань одоо Sound Meditation Mongolia гэдгийг одоо Монголд оруулж ирээд олон хүнд одоо ингээд дуу
им дуу чимээгээр ингээд хүнд ингээд хүнийг эмчлэх те хүний ингээд бүх бие махбод ингээд сэтгэл зүйд ингээд эмчилгээ болдог тийм саунд медитейшнийг Монголд оруулж ирээд ингээд доктортой тууштай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд би өнөөдөр Инга ихтэйгээ хамт саунд медитейшн орчоод ирсэн. За тэгээ нэг иймэрхүү юм болсон. Өнөөдөр Инга ихтэй хамт саунд медитейшны арга хэмжээнд ивент дээр ирсэн байна. Тэгээд ивент минь арай эхлэх болоогүй. За өнөөдөр болохоор шаман хилинг тийм гэсэн тий? Тийм ивент. Тийм шаман хилинг гэсэн. Sound Meditation Mongolia. Ийм гоё тухтай. Хүний бие сэтгэл бодлыг томшруулах хөгжим бясалгал. Би өмнө нь яг нэг удаа бас зорж очиж суужсэн. Тэгээ бүр амар гоё стресс тайлагддаг. Хатамлаг уу? Жимсний хатамлаг. Нэг армс юм уу юм. Энэс та гоё юм биш. Тэгээд энэ минь бол одоо нөгөө техник технологийн дэвшилгээр болор молроор хийдэг болоод. Энэ айгу хүнд ахаа тий. За айгу хүнд шүү. Бүгдд нь орой минь төргий сайн байцгаана уу? За та хэдийн маань ирсэн газар манай Sound Meditation Mongolia-гийн албан ёсны зөвхөн хөгжим бясалгал явуулдаг студи байгаа. За бид нар болохоор байгуулагдаад 2 жил болж байгаа байгууллага. Энд ч нүүж орж ирээд 5 сар болжээ. Тэгээд бас шинэ оны маань эхний зочдын нэг хэсэг болж ирж байгаад баярлалаа гэж хэлье. За намайг болохоор Тэлмүү гэдэг. За би хөгжим бясалгалын хөтөч багш хийдэг. Англи нэршил болохоор Sound Healing Practitioner гэдэг нэршлиг ашиглаад явдаг. Заримдаа Sound Therapist гэдэг нэрийг ашигладаг. Би тэгтээ Therapist-ийг ашиглах дурггүй. За чи нөгөө айгу урт хугацаанд сурч ил Therapist гэдэг нөгөө сэтгэл зүйч гэдэг явдаг болохоор Practitioner гэдэг ашиглах дуртай. За би болохоор 3-4 жилийн туршлагатай багш. Анх болохоор ийм гуйлан одоо аяг хөгжмнүүд дээр бие дагаад сурж исэн. 2 жилийн өмнөөс та эдийн харж байгаа том цагаан хөгжмнүүд байна тий. Энэ хөгжмнүүдийг одоо дагнаж суралцаад Sound Healing Academy гэдэг байдаг. Тэнцээ суралцаад тэгээд түүнээс хойшоо ганцаарчсан болон бүлгийн терапи чиглүүлээд явж байгаа туршлагатай хөтөч багш байна. За бүгдээрээ чухам яг юун дэрвэ? Яад биднэрт хэрэгтэй юм те үнцэн ойлголт аавь. Зарим нь бол анх удаа сууж байгаа гэж, зарим нь бол сууж үзчихсэн хүмүүс байгаа. Гэхдээ энэ маань болохоор орчин үед маш одоо хурдцтайгаар хөгжиж байгаа шинжлэх ухааныг барьж байгаа, нөгөө талдаа энергийг барьж байгаа. За Sound Meditation Mongolia болохоор бид нар урлагийн мэдрэмжийг бас давхар одоо бас хүмүүст хүргээ явж байгаа юм газар байна. За их олон янзаар нэрлэдэг. Sound Meditation, Sound Therapy, Sound Healing, Sound Bath, за бүр цаашлуул Sound Hypnosis гэд нэрлээд явдаг. Гэхдээ удаг агаар бол ижилхэн ерөнхийдөө монгол руу орчуулахаар хөгжим бясалгал, дууд бясалгал гэдээ орчуулж байгаа. За яадгүй гэхээр тодорхой хэмжээний өндөр үйлдэл давтамж гаргадаг хөгжмийн зэмсгүүд байдаг. Өндөр үйлдэл гаргадаг. За тэдгээр хөгжмүүдийг хооронд нь хоршилдуулж тоглох буюу ийм тааламжтай зөв хармони үүсгэдэг. За тэрийг сонсохоор та бидний тархинд амарж байгаа мэдрэмж өгдөг. За бид нар маш их одоо теншн буюу зангирал чангарлуудыг одоо бие махбод дээрээ, энергийн булчингууд дээрээ, далд булчингууд, ил булчингууд дээр бүх зүйл дээрээ, ил ухамсар, далд ухамсар дээр ингээд хураагаад, хуримтлуулаад цуглуулсан явж идэм юм. За дасгал хийхээр яадгүй ил байгаа зангирсан булчингаа бид нар сулж байгаа. Тэр далд байгаа булчингуудаа, энергийн булчингуудаа бид нар яаж одоо суллах уу, сэгсрэх үү одоо тий таатай болох уу гэдгийг мэддэггүй юм байна. За Sound Therapy-д орохоор эндээс гарч байгаа нөгөө хөгжмийн үйлдэлүүд маань 12,000, 18,000 гээр хүртэл хүчтэй үйлдэлнэ. За тэрийг сонсохоор та бидний биеийг бүхэлд нь чичиргээнд оруулж байгаа. За энэ яг юу гэхээр бидний одоо унтаа байгаа эдисүүд, нейронууд, за бидний нөгөө далд байгаа бүхэл одоо нүгсүүд, энергийн сураг судлууд дээр за бидний биеийн ус гэж байгаа. Бидний биеийн яс гэж байгаа тийм тэнд одоо хүртэл нарийн түвшинд одоо
зогчиж чичиргээ давтамж өгдөг. Ингэснээрээ яадаг гэхээр спазм гэдэг процесс явагддаг. Спазмыг орчуулахаар юм агшилт сонголт ингээд юм чангарч сулраад байгаа зүйл. Тэгээд жижигнэр долгионууд дамжуулсараад тэнцээ байгаа хатуурсан бүх юмыг зөөлөн сулж өгдөг байна. Тэгэхээр энийг мэдэрснээрээ бид нар илүү гүн түвшинд буюу одоо эсийн түвшинд бие, тархиа, бодлоо амрааж байгаа. За нөгөө талд яадаг вэ гэхээр бид нарт нөгөө зангирсан хатуурсан байгаа булчингууд нь сулраад илүү бас амарч байгаа. За нойр гүддэг хүмүүс гэдэг тийм унтаж чадахгүй. Нойр гүдэл сайжирдаг буюу нойрны чанар дэвшилдэг. Төвлөрч чаддаг хүмүүсийн төвлөрлийн чанар дэвшилдэг. За арай илүү нөгөө энерги талаас нь ярил бид нарт бяцхан энергийн цэвэрлэгээ тэмцээ явагдаж идэг. Заримдаа болохоор нөгөө хаар тасаа ятгах шиг дуурдаг. Цохиур аранд болохоор арай илүү өөр сонсогддог. Нэлээд жингэнсэн хөгжим байна. Миний сүүлчих юм болохоор энэ bar chimes гэдэг шороо махбодтай, газар махбодтай. Гэхдээ энийг ич чиг дуурдаг. Миний хөгжим байгаа. Бид яг энэ өнөөдөр ингээд хичээл заасан ингээд багш маань бүр ингээд үнэхээр бүр ингээд өөрийнх нь хоолойны өнгнөөс авахлаад ингээд ярьж байгаа яриа нь хүртэл ингээд нэг хүнийг эмчлэх хувцастай төрсэн хүн шиг надад санагдсан. Тэгээд яг тэр саунд медитейшны одоо үеэр зарим хүмүүс амар гоё унтаад, зарим нь болохоор ингээд унтахгүй ингээд өөрийнхөө дотоод ингээд юмтай алалцаад ингээд янз бүр байсан бах. Миний хувьд болохоор яг унтах гэхээсээ илүү яг ингээ эхний хэсэгтэр ер нь аль жоохон надад хүнд ингээд эхэлсэн. Яг ингээд тэр жимэнүүдийг ингээд сонсоод би нөгөө 24 онд ингээд салах яс хийж чадаагүй явуулсан хүмүүс ингээд надад амар бодогцсон. Имээ тэгээ найзууд манай одоо тэндэг ах мах гэх юм уу те тиймэрхүү хүмүүс маань ингээд шууд дотор гинт ингээд орж ирээд тэгээд яг ингээд өөрөө дотроо бас ингээд хэлхийг хүсэжсэн мөрчлөө хэлж чадаагүй өгнүүдээ яг ингээд хэлсэн гэх юм уу. Тэгээ нэг юм дотор бугларцсан байсан тэр нэг юм ингээд жоохон зангилаа ингээд тайлагтаад нэг юм зөөлөрсөн. Яг тийм мэдрэмж авсан. Тэгээд яг юм тэр саунд медитейшны дунд хэсгээс ингээд арай нэг би ингээд сулраад нэг юм жоохон доторх тэр нэг хүнд юм арай гайгүй болоод эхэлсэн чинь яг юм Монгол аялгуунууд явж эхэлсэн. Тэгээд тэр Монгол аялгау гэдэг бас хоёр артист байдаг. Тэгээд энэ саунд медитейшны аянууд нь болохоор оюуны өмчийн юутай болохоор өөр газар хизээс тоглохдохгүй. Тэгээд зөвхөн саунд медитейшн дээр л бид нар сонсох боломжтой. Бас ойр дотныхоо хүнд бэлэг өгөхөр бол яг энэ саунд медитейшны тасалбарыг одоо тиктиг аваад өгчвөл бас айгүй гоё бэлэг болох юм байна гэж бодсон. Тэгээд ингээ нойрны асуудалтайгаа би ингээд янз бүрийн аргаар ингээд үзэж байгаа. Тэгээд яг тэр нойрны асуудалт маань айгүй яг зөв цагтаа ингээд гарч ирлээ гэж харсан. Тэгээд би одоо ингээд 2-3 хоног өөрийгөө ажиглана. Тэгээд нойр маань хэр сайжирч ийн гэдгээ бас ажиглана. Тэгээ ер нь бол яг нилээн ингээд нөгөө гэрцээр ингээд биеийн бүх хэсэгт ингээд дуу чимээ очиж байгаа учраас мэдээж юм гоё эрэг үр нөлөөнүүд надад бол гарч эхлэх байх гэж би найдаж байна. Ямар ч тач би ингээ хөнгөрсөн болохоор орж ирээд би шууд ингээд лого бичмээр санагдсан. Өнөөдөр их жоохон богинохон ч гэсэн зүгээр ингээд галс бичээд ингээд та бүхэндээ юмнуудаа хуваалцмаар санагдлаа. DJ-гээ хийж эхлэхээр эхнийх дээрээ би бол ичээд нэг хүмүүсийг бити ирээсэй гэж бодож байгаа. Тэгээд жоохон дараагийнхаас уучраа олцохоор ингээд гоё ингээд ивентийнхаа мэдээллийг бичиж байна. Тэгээд тэр үед бас гоё таад ирж сонсоорой. За тэгээд өөрчн тайванда нөгөө дурлалын төөх мөөх гэж хотлоо жоохон осгороолсон доочлаар яг ингээ ярих гэсэн чи амар хичээд байна. Ямар ч тач айгүй гоё хүнтэй танилцсан. Би ерөөсөө ингээд нөгөө бичлэг болгоныхоо араас subscribe хийгээрэй гэж ерөөсөө хэлдэггүй мартчихад идэв. Тэгээд subscribe хийгээрэй, лайк дараарай. Яа за. Тэгээд хүсвэл subscribe хийгээрэй. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг гинэ. Өнөөдрийн влогтай хамт байсанд баярлалаа. Миу. За нэг хөөрхөн харчих ингээд баяртай гэж. Баяртай. Баяртай. Ваа, астам уу? Ямар астий?
За баяртай баяртай баяртай.